За Улаанбаатар хотын маш чухал Улаанбаатарчуудын өвлөгийн бэлтгэл ажилтай холбоотойгоор ядангуяа энэ төсвийн тодтол гэдэг бол бид нар эхлээд төлөвлөөд тэрийг хэмжээд яаж удирдах арга барилаа олоод хэрэгцээ шаардлагаар нэрмлээд оруулж ирж гардаг. Өөрхийн санхүү ч гэсэн бид нэр ирээдүйд яг юун дээр юу зарцуулах вэ? Ямар орлого олж ирэх вэ? Энэ дээр яаж хяналтаа тавих вэ? Яаж явах вэ гэдэг дээр хувь хүн дор бүрнээ хийдгээ. За нийслэлийн иргэдийн урал бол маш олон удаагийн давтамжтайгаар энэ төсвийн тодтолууд орж ирж байгаа. За Монгол улсын хэмжээнд бид бүхэн нүүрстэй, баялагтай орн. Гэтэл хамгийн хямдаар урд зүг рүү өөрсдийнхөө баялыг гаргачаад урд зүгээс маш өндөр үнээр бас ингээд 2 дахь жилдээ авч байгаа шиг. За миний одоо тод санаж байгаагаар бол нийслэл Улаанбаатарын өмнөх удирдлагууд Улаанбаатар хотын утааг яллаа гэдэг маш олон пиаруудыг хийж илаа, маш олон юмнуудыг хийж илаа. Яг бодит үр дүн өнөөдөр хүртэл бид нэр галаад үлсээр л байна. Өөрсдөө үйлдвэрлэлээ хийж чадахгүй байна. За 5-7 түлш гээд маш олон асуудлуудыг гаргаж ирсэн. Өнгөрсөн жилийн одоо энэ урдаас орж ирж байгаа нүүрсний түгээлтийн кокс нүүрсний түгээлтийн асуудал дээр алдаа гаргасан учраас иргэд яг одоо хүүтний үлрэл эхлэхэд галгүй хонж ирсэн, хомсолд орж ирсэн. Энэ менежментүүдийг маш сайн хариуцлагатай хийх шаардлагатай байгаа. За ер нь одоо улсын хэмжээний асуудал засгийн газар их хурал дээр улс төржилт нь одоо савнаасаа халихаараа Улаанбаатар хотын нийслэл иргэдийн урлын гал руу орж ирдэг. Энэ жишг тогтлоо. Энэ Улаанбаатар хот гэдэг бол өөрөө улс төрийнхөө өнцгөөс харах юм бол маш сонирхолтой болсон. Одоо анх бол Батүл дарга их хурлын гишүүнээс татгалзаад хотын дарга болж ирсэн. Сумын базар дарга Уулуурхаан сайд их хурлаасаа татгалзаад орж ирж ирсэн. Дараа нь Нямбатар дарга Хууль зүйн сайд их хурлын гишүүнээс татгалзаад орж ирж ирсэн. Энд маш том намын болон эдийн засгийн маш сонирхлын бүлэг байгаа гэж харсан учраас энэ Улаанбаатар хотын иргэдийн урал сонирхол энэ удирдлага сонирхлыг татдаг байх гэж харж байгаа. За бид нар ингээд маш их найдын одоо төсөв хөрөнгүүдийн асуудлыг яригдж байгаа. Гэтэл нэг онцгой хэдэн юмнууд байна. За Улаанбаатар хотод одоо манай шинэ хотын дарга маань хэлсэн аж ахуйн нэгж байгууллагуудаа өрсөлдөхгүй, бүтцийн өөрчлөлтүүдийг хийя. Энэ дээр бол би 2 гараа өргөд дэмжиж байгаа. За хамгийн гол нь энэ орлогыг төвлөрүүлэхдээ маш багаар төвлөрүүлдэг хэд хэдэн газрууд байгаа. За жишээлх юм бол зогсоолын асуудлыг ил толд нээлттэй болгож иж иргэдийн олон нийтийн мэдэх эрхийг шөнийн цагаар энэ зогсоолын төлбөрийг авахгүй байх менежментийн шинжилгээг хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоол дээр энгийн иргэн тавьсан тохиолдолд хариуцлагыг өндөржүүлмээр байна. 3 дахь юм бол энэ газрын төлбөрийн асуудал байгаа. Одоо энэ отог хэлбэрээр одоо сүндэрлсэн 16 давхар 12 давхар барилга байгууламжуудын төлбөрийг нэммээр байна. Энэ дээр бол газрын албаны ганцхан хилцс маш өндөр одоо лоббигоор маш хямд татваруудыг авч нийслэлийн татвар төлөвлөлтөнд оролцсон эсвэлтгүйгээр болон хувилдаанаараа хоошоо ухардаг гэж харж байгаа. За одоо төсөв санхүүтэй холбоотой юм ярьж байгаатай холбоотойгоор нийслэлийн худалдан авчиргаа нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч нар давхар хянамар байна. За би саналаа өгүүлсэн байгаа. Улаанбаатар хотод гал аюул болох юм бол хамгийн өвтгөх магадaltaй газрууд бол улсын цэцэрлэг сургуулиудын асуудал. Энэ дээр би саналаа тодорхой өгөөд 26 оны төсөв дээр хаан уул дүүргийнхаа бүх сургууль цэцэрлэг дээр энэ галын аюулгүй байдлыг шинжилмээр байна. Орон нутгийн хөгжлийн сан дээр 400 сая төгрөг тавигдсан байна. Энэ дээрээ сонгон шалгуулалтаа маш сайн найдвартай хийгээд тусгай эрх бүхий газрууд дээр яг шалгардаг хамгийн сайн чанарын одоо энэ галын хоор аюулгүй байдлыг нийлүүлээд өгөөч гэсэн эсвэлтгүйгээр 5 сарын 31 хүртэлх хугацаанд дарж байгаад ингээд сонгон шалгуулалтын зүгээр барилгын тавилгын кампанид өгөөд тэр нь сангийн ам дээр унаад ингээд орж ирж нийслэл бодлого агуулгын дарга гэж одоо төлөөлөгч нар магадгүй засаг даргаас том эрх мэдэлтэй хүн болсон шүү. Энэ дээр одоо бүтцийн болон орон тооны асуудлуудыг нэлээд хяналт шалгалтуудыг өгөх ёстой. За нэг зүйлийг бас ажигласан. Төлөөлөгч нар бол 4 жилийн настай бол төрийн албан хаагч бол детгүүр гартлах хүртлээр бид нар настай шүү гэдэг юм том толгойтой болсон. Тэгэхээр улс төрийн одоо албан тушаал бол хяналт шалгалтуудыг маш сайн хийж, эренбэлж хяналтуудаа хийх
Тэгэхээр ингээд иргэдийн олон одоо тулгамж байгаа асуудал төр хүн суртал эсвэлдэхүү эсвэл ашиг онжоо хайх энэ мэри зарчмаар гарч ирж байгаа залуучуудыг дэмжиж шилэн болгож мэдээллүүдийг өгье гэж дандаа энэ чуулган дээр болон бүлгийн уруудаар хилжээд мэдээлэл өгдөггүй саналыг авсан ч аваагүй юм шиг харьцдаг энэ хандлагыг одоо бид нар нийслэлийн иргэдийн урлын шин дарга нийслэлийн засаг даргын шин дарга илүү менежментээ сайжруулгаасаа гэж хүсэж байгаа. За хаан уул дүүргийн 4-р хороо одоо энэ дахин төлөвлөлтөнд өртсөн иргэд бол маш одоо гомдолтой байна. Төр нэг талаасаа өөргөөгүй биелүүлээгүй нөгөө талаасаа зүгээр одоо зориултанд зам барьдаг компани нийслэлийн дахин төлөвлөлтөнд орон сууцлах төсөлтөөр шалгарсан нь өөрөө авилгал албан тушаалын хэрэг үү. Үнэлгээний хороонууд дээр дахин хяналт шалгалт явуулмаар байна. Гурвалсан гэрээ хийсэн гэж бодож байгаа. Төр газар чөлөөлтийн дэмжлэгийг үзүүлээд хувийн компани байшиндаа ороод тухайн одоо оршиж байгаа оршин суугчд буюу 960 айл ардаа амьдралтай ихээр 3000 орчим иргэний асуудал явагдаж байгаа. Энэ дээр засаг даргын хуваар онцгой анхаарад ажлын хэсэг байгуулад иргэдийг хохирлгүй болох тал дээр маш онцгой анхаарахгүй бол тэр хүмүүс чинь түрээсийн байраар олон жил явж байна. Ор хоронгүй байна. Нялх нойтой хүүхдүүдтэй эхнээсээ тэнд одоо байр нь орох хөстө хүмүүс маань нас орсон тохиолдлууд гарч ирж байна. Гэх мэтлэн одоо төр ховын хөвшил иргэн гурвын хамтарсан гэрээний хавргээ төр биелүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцгой анхаараарай. За мөн дараагийн одоо нийслэлийн төсвийн асуудал яригдахад энэ бүтээмжгүй эсвэл алдагдaltaй ажиллаж байгаа газруудаа татан буулгаад нэгтгээд цомхон чадварлаг яг одоо энэ ажлаа мэддэг хүмүүстэй ачааллыг өөрүүлээд ажлаа мэддэггүй персентэж нь хэлбэр танилцуулга гараасаа гаргадаггүй тайлан мэдээлэл өгдөггүй маш олон тохиолдлууд байгаа. Ялангуяа ашигтай ажиллаагүй мөртлөө өөрсөндөө урамшуул олгодог. Яг энэ оны төгсгөл дээр удирдлагууд дээр бас онцгой анхаарал хандуулж ер нь бол урд нь гараас гараагүй удирдлага үргэлжлүүлэх юм бол асуудал тэнцээ хിവэрэл байна. Яг дотор нь ажиллаж байгаа мэри зачмаараа энэ төрд үнэнчээр зүтгэж байгаа чадварлаг боловсон хүчингийг нь итгэл олгоод дээшрээ явуулна гэдэг бол маш чухал асуудал шүү. Тэгээд дөрийн залгамж халаа цаашлаад энэ нийслэл иргэдийн тулгамж байгаа олон асуудлууд дээр уян хатан инновацтай технологиг оруулсан маш олон ажлуудыг санаачд хийгээрэй. Тэгээ өвлийн бэлтгэл ажиллаа энэ 106 биш өвлийн бэлтгэл ажиллаа маш сайн хийн шүү. Ялангуяа энэ одоо нийслэл Улаанбаатар хотод одоо гал барьж байгаа захирагчийн ажлын алба холбогдох байгууллагууд энэ наадмын үе дээр амрахгүйгээр өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ажиллахгүй бол бид нар ч одоо зундаа одоо халуусан тасардаг, өвөлдөө ингээд тог цэцлэханд тасардаг ийм л Улаанбаатарыг сүүлийн жилүүдэд үүсгэсэн байна. Энэ дээр бас энэ төсвийнхаа бодлогын асуудлуудыг сайн хийх ёстой. За орон сууц нийт удирдлагын газар дээр онцгой анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр 12 км-ийг л жил дунджаар янзлаад байна. Шугамшуулж дэд бүтцийн асуудал дээр. Гэтэл жилд 1200-300 барилга байгууламж ашиглалтанд орж байна. Тэгэхээр барилга нэмэгдээд байгаа мөртлөө тэр эрчим хүч дулаан, цэвэр усны асуудал дээр бид нэр энэ тэлэлтийн бодлогыг хотын захад биш яг одоо н хуучирсан буюу 60 жилийн насалчтай энэ шугамшуулжны асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай. Өнгөрсөн хотын дарга бол энэ одоо хаан уул дүүргийн 22 дугаар хороо, 23 дугаар хорооны зэвтэй усны асуудлыг бүрэн шинжилье. Энэ дээр бол одоо иргэдийн талд төлөөлөгчдөрөө дамжуулаад төсөв санхугаа тавина гэсэн 2027 онд төсвийн хэлцүүлэг дээр энийг заавал тусгаж иргэдийн одоо уух ус, унтны асуудал дээр онцгой хангаж ажилласаа гэж хүсэж байна. Ийм саналтай.